Энэ онд нийт 207 тариаланчин 3800 тонн үр 618 аж ахуй нэгж эргэн 3.5 тэрбум төгрөгийн 2120 тонн шатхууныг тариал эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлтэй зээлийн нөхцлөөр авсан байна. Шатхууны төлбөрийн урьдчилгаа 50% төлж үлдсэн төлбөрийг эрх намрын ургацаас нийлүүлэх нөхцөлийг энэ жил тариаланчдад санал болгосон. Мөн шатхууны үнийг тооцохдоо жижиглэнгийн нийлүүлэлтэд литр тутам зах зээлийн дунджаас 30 орчим төгрөгөөр хямд үн санал болгосон гэж тариал эрхлэлтийг дэмжих сангаас мэдээллээ. Харин бөөний нийлүүлэлтийг литр тутмыг нь 1650 төгрөгөөр тооцсон нийлүүлжээ. Шатхууныг бол бид нар энэ жил бас яг зөв хуучин зохион байгуулалт хэмжээнд тэгтээ одоо бас энэ хөнгөлөлт үзүүлэх хэлбэрийн бас нэг жоохон оновчтой бол биднээс бол бас энэ шатхуун импортлох шампанууд бол санал тавьсан үзэн дээр бол бас энэ жил бас арай онцлогтой зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл 100 гаруй төгрөгөөр хямд одоо ингэж олгосон байгаа. Тий. За энэ шатхууныг бол одоо ингэж зохион байгуулсан нь бол бас дарилчид бол бас мэдээж хөнгөлөлт болцолтой гараад дэмжлэг. Харин одоо ургамал хамгааллын 9000 литр бодисыг 217 тариаланчдад хөнгөлтэй зээлийн нөхцлөөр хямд үнээр өгөхөөр талуудын хооронд гэрээ эгдэж байгаа тухай тариал эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн ярьсан юм а. За 1000 тонн бордог 41 аж ахуй нэгж иргэнд ингэж одоо урьдчилгаа төлбөртөөр олгоод байгаа. Мөн ургамал хамгааллын бодисууд одоо үр ариутгах бодис 9000 литрийг 217 аж ахуй нэгж иргэнд олгосон. За одоо үндсэндээ 5 салбар дээр одоо уран шинд цацах арандап 400,000 литр. За мөн 34,000 литр тариалан цацах 3 төрлийн хугурмал устдах бодис одоо нөөцлөгдөд салбарууд дээр хойрлогдоод ирээ татагдсан байж байгаа. Одоо ингээ гэрээ хийгдэх төрөссөн олгогдож байна. Үүнээс гадна энэ жилийн хаврын тариалалт улсын хэмжээнд дуусах шатанд ороод байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр нийт 337 мянган гад үр тариа, үүнээс 322.2 мянган гад Улаанбуудад тариалснаас үр тарианы тариалал 102.5% болж төлөвлөснөөс давсан байна. Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган гад үр тариа, үүнээс 300 мянган гад Улаанбуудад тарихаар төлөвлөсөн. Тариалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 13.7%-аар илүү, төмсний тариалалт мөн оны түвшинд хүнс ногооны тариалалт 3.2%-аар бага явагдаж байгаа гэдгийг салбар яам нь онцолж байлаа.